Сайн байцгаана уу үзэгчдээ. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Хүлээн авч үзсэн үү? Аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах ажилд зориулж Саната 8 маркийн 3 автомашины түлхүүрийг гардуулан өглөө. Автомашины парк шинжилгээний санхүүжилтийг аймгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн юм а. Нутгийн удирдлагын байгууллагын бодлого шийдлийн дагуу аймгийн хөрөнгө оруулалт суусан энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлэх, шуурхай шиг хэрэгжүүлэх энэ албаны тээврийн хэрэгслүүдийг албан ёсоор гардуулж өгч байна. 3 автомашиныг гардуулж өгч байна. Аймгийн хурал засаг дарга гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс энэ Төв аймгийнхаа иргэдийн амар тайван ажил төрөх нөхцөлийг хангах хүрээнд аймгийнхаа цагдаагийн газар хууль хяналтын байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, бас бидэнд зохих үр дүнгууд гарч тэр хэмжээгээр иргэд маань орон нутагт амар тайван ажил төрөх нөхцөл бололцоонд хангагдж явж байгаа. Энүүнийг цаашид болон үргэлжлүүлж энэ орон нутгийнхаа цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудын үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлэх ёстой юм а гэж ингэж ойлгож байна. Энэ он бол өөрөө онцлогтой он. Улсын их хурал энэ сонгуул зохион байгуулагдаж, улсын их хурлын сонгуул олон болсон ном засгийн газрын ангиллын байгууллага, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр одоо яг боловсрогдоод хэлцэгдээд явж байна. Энд бол биднээс энэ эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож эрх зүйн шинжилгээг гүнзгийргүүдэж энэ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэмцэх ажлынхаа цар хүрээг өргөдгөх энүүгээр дамжуулж иргэдийн амар тайван ажил төрөх нөхцөл бололцоог хангах ёстой гэж ингэж ойлгож байгаа. Хоёрдугаар монголчуудын гол амжиргааны их үүсвэр нь бол энэ мал аж ахуйн салбараа. Тийм учраас энэ малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг бас шин шатанд гаргах ёстой. Эрүүгийн хуулинд бас орсон өөрчлөлтөөр энэ малын хулгайн гэмт хэргийн ялын бодлого нэлээд чангатагдсан. Энийг орон нутагт бодиттой хэрэгжүүлэх тийм арга зүйн зохион байгуулалтын асуудлыг сайжруулах ёстой юм а гэж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нэлээд тодорхой зорилт тусч явна. За дээр нь мэдээж Төв аймаг бол нийслэл Улаанбаатар хотоон тойрон байрсан байршилтай. Тийм учраас энэ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний гол төв дотор нь байгаа Улаанбаатар хотоос аймагуд руу гарч байгаа бүх улсын чанартай хатуу хүчилтэй автозамын магистралууд манай нутгаар дамжин өнгөрч байна. Тийм учраас зам тээврийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол бидний гол анхааралд байдаг зүйлээ. Тийм учраас энэ зорчигч тээвэр ачаа эргэлтийн асуудлыг бас хяналтын тогтолцоотой болгох, түүгээрээ дамжуулж энэ гэмт хэрэг зөрчлийг бууруулах асуудлыг бас энэ мөрийн хөтөлбөрт бас томоохон зорилтуулаад ингээд явж байгаа. Тэгээ энэ бүхнээр дамжиж манай орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал бас харьцангуй тогтвортой сайжирч тэр хэмжээгээр иргэд маань аюулгүй орчинд аж төрөх бололцоо боломж нь мөн амар тайван амьдрах нөхцөл нь бүрднэ гэж ингэж харж байна. Улсын их хурлын гишүүн Бат Жаргал 100 мод суманд ажиллах үеэрээ улсын төсвийн 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтан булаг, Баян өнжүүл, Лүн, Бүрэн, Өндөр ширээд, Сүмбэр сумдад төргөн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Ингэснээр Төв аймгийн 27 сумын эрүүл мэндийн төвийн автомашины парк шинжилэлд 100% хүрч байна. Аймгийнхаа иргэдийн эрүүл мэндийг дэмжин хамгаалах чиглэлээр энэ 2016-аас 20 онд аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудаас эрүүл мэндийн яам Монгол Улсын засгийн газартай хамтарч
ихэнх анхаарал тавьж ажилласан нэлээд үр дүнтэй ажиллаа гэж ингэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн салбарт та 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. 3 суманд эрүүл мэндийн төвийн барилга шинээр баригдаж байна. Нэг суманд багийн төв дээр 10 ортой эрүүл мэндийн барилга шинээр баригдаж, аймгийнхаа эрүүл мэнд нэгдсэн эмнэлгийн 2 байрыг бас хүзүүвчээр холбож, тэр дотор нь бас энэ цахим үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагааг өргөн орууллаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хэсэгчилсэн засваруудыг хийлээ. Сумдын алсын дуудлагын түргэн тусламжийн автомашины парк шинжилэлтийг энэ 4 жилд 27 сум аймгийн нэгдсэн эмнэлэгтэй бүтэн хийгээд бас 17 түргэн тусламжийн автомашин авч ирсэн сумдуудад мөн түргэн тусламжийн автомашины парк шинжилтийг сая хийлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр Монголын төрөөс иргэдийн эрүүл мэндийн төлөө анхаарч ажилласны, бодлогоо чиглүүлсний, хөрөнгө санхүүгийн чиглүүлсний ажлын үр дүн гэж ингэж зориуд би хэлэх ёстой. Манай Лүн сумын эрүүл мэндийн төв баруун 5 аймгийг холбосон төв зам дээр оршдог. Тийм болохоор аваар осол ослын дуудлага бусад сумдуудыг батгаад илүү их гардаг юм онцлогтой сум. Ялангуяа зуны удирдал бол саяны өнгөрсөн 2-3 сар энэ 8 сард ч гэсэндээ маш их ачаалттай ажиллаж байгаа. Яг энэ үеэр бас парк шинжилгээ бидэрт автомашин бэлгэж бас бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа аймгийн эрүүл мэндийн газар болон бусад удирдлагуудаас баярлалаа гэж хэлье. Бас ингээд автомашин шинжилэгдээд ирэхээр бидний үйл ажиллагаа болон цаашдаа хүний амь аврах үйлч гэсэндээ маш их тус болдог. Тэгээ үүнд бас баяртай байна. Лүн сумын автомашины шинжилэл ер нь хизээ хийгдсэн байх хамгийн сүүл. 2017 онд хийгдсэн. Одоо ингээд 3 жилийн дараа ер нь бол маш их дуудлага ихтэй байдаг. Байнгын хот аймаг руу болон ойрон 3 сумынхаа аварын дуудлага маш ихээр явдаг учраас ер нь бол ачаалттай ажилладаг ийм газар л да. Тал хэрийн сум байгаа. 2000 гаруй хүн хамтай байгаа. Манай болохоор хамгийн гол нь энэ жил бол иргэн бүрт хурц үйлчлэгээд усан сэргийлэх үзлэг бол эхлээд явж байгаа. Одоогор бол яг манайх бол энэ жилийн хамгийн гол нь онцлог нь юу гэхээр яг 18 наснаас дээш хүмүүс усан сэргийлэх үзлэгт хамруулахаар орсон байгаа. Тэгээд одоогор бол яг хувь нь бол нэг 47% тэл усан сэргийлэх үзлэг хувьмаар явж байгаа. Манайх бол машины парк шинжилэлт бол 2017 оны 6 сард хийгдсэн 3 дахь жилдээ болж байгаа. Тэгээд энэ жил дахиад ингээд өнөөдөр энэ сайхан бэлэгт тийм ээ сайхан энэ балчны ямтай өдөр ахаад энэ шинэ сайхан машин авч байгаа маш их баяртай байна. Тий. Автомашины шинжилэл парклт хийхээр мэдээж иргэнд хурж ажиллаж үйлчилгээ бас сайжирдаг. Ер нь өндөр ширээ сумын аслагдсан баг нь ихэд хичнээн километрийн зайтай. Манай бол аслагдсан баг бол нэг 110 км үйтэй. Тий. Тэгээд энэ сайхан машин авч парк шинжилт хийснээр бол ард иргэдийнхаа тий аюулгүй тусламж үйлчлэгийг бол тухайн үед нь яарч тусламж үйлчлэгээ үзүүлж бид бол хүнийхээ амьсыг авч чадаж байгаа. Түүнчлэн аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл тусгасны дагуу орон нутгийн төсвийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлэгт унтуулгын аппарат шийдвэрлэж тоног төхөөрөмжийн стандарт хангалтыг нэмэгдүүллээ. Тэгээ ерөөсөө энэ өнгөрсөн 4 жилд аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудаас эрүүл мэндийн салбарт их тодорхой зорилт тавьсан юм. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт энэ анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын стандарт хангалтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, аймгийн нэгдсэн эмнэлгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн стандартад ойртуулъя гэдэг ийм зорилт тавьж ажилласан. Сумдын төвшөнд ер нь нэлээд сайн дэвшүүлсэн зорилтууд хэрэгжлээ. Аймгийнхаа төвшөнд үндсэндээ тоног төхөөрөмжийн хангалт нэг 70% болж бид чадсан байна. Дээр нь бид иргэдийн эрүүл мэндийг дэмжин хамгаалах хүрээнд дангаан материалын баазгалгүйгээр бас тухайлсан бодлого хөтөлбөрүүд их амжилттай хэрэгжүүллээ. Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр гэж тусгайлсан хөтөлбөр гаргаж нөхөн үржих эрүүл мэндийн насны нийт эмэгтэйчүүдээ хүүхдүүдээ үзлэг шинжилгээнд хамруулж бүхэл бүтэн мэдээллийн сантай програм хангамжтай болгож чадлаа. Сүрийгүү төв аймаг гэж том хөдөлгөөнийг өрнүүлж бас амжилттай ажиллаа. Нүүдлийн амбулаторийг сэргээж бас их амжилттай ажиллаж чадлаа. Совлогч гэж том хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Тэгээд энэ бүхэн бол дандаа иргэдэд маань бас үр дүнгээ өгсөн энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ойртсон ийм арга хэмжээнүүд боллоо. Жишээ нүүдлийн амбулаторийн тэр үзлэгийн хүрээнд 50 гаруй хавдрын шин тохиолдол
За 190 гаруй одоо яаралтай мэдслийн тохиолдлууд илэрч арга хэмжээнүүд авч ажилласны үр дүн бүгд одоо эрүүл сарвал элэг бүтэн амьдарч байна. Тэгээ энэ бол манай эрүүл мэндийн салбарын их том ажлын үр дүн гэж ингэж хэлэх хэрэгтэй. Энэ мэтчлэнгээр бид иргэд рүүгээ эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулсан, давтамжийг ойрхон болгосон ийм арга хэмжээнүүдийг өргөжүүлэх ёстой. 2020 он иргэн бүрийг эрүүл мэндийн уртлын цэрэг ийлэх хүчлэг одоо эрт илрүүлэхэд хамруулах тухай бодлого чиглэл гаргаж хөрөнгө санхүүгийн аймгийн төсөвдөрөө батлаж за тэгээд энэ сумдын эрүүл мэндийн байгууллагуудаас энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. За дээр нь дэлхийн нийтээрээ сар тахалтай хүн цаг үе за өнөө иргэдийг коронавирусын одоо эрсдлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол болгох за тэгээд яралтай арга хэмжээнүүд авахын бүхий үйл ажиллагаанд манай эрүүл мэндийн байгууллагууд энэ эмнэлгийн эмч мэрэгчлэнүүд маань үүрэг хүлээж маш сайн одоо бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Тийм учраас эрүүл мэндийн салбарын нийт эмч мэрэгчлэнүүдэд удирдлагуудад одоо ажлын амжилт сайн сайхныг хүсэн өрөөж аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс одоо талархаж байгааг илэрхийлье. (2020-с 2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн удирдлагууд 100 мод суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн хичээлийн шинжилгээний бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дугаар ангид нийт 177,799 хүүхэд суралцсан. Харин 3 хүртэлх настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй, 3-аас 5 настай хүүхдүүдийг хамруулах бөгөөд тэр дундаа 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар шийдвэрлсэн билээ. COVID-19 коронавируст халдварын цар тахлын үед хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан цэцэрлэг сургуулиудад халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хичээл сургалтын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтыг хийж байна. Тухайлбал сурагчдын бөг нэрлийг багасгах үүднээс сургууль цэцэрлэг рүү орох гарах хаалга тустай байх бөгөөд сурагчдыг ороход нь халууныг нь хэмжиж гарыг нь ариутган. Мөн сургууль цэцэрлэг бүрт тусгаарлах хөрөөг бэлтгэжээ. Дэлхийн нийтийг хамраад буй аюулт цар тахалтай энэ үед эцэг эхийн оролцоо чухал байгаа бөгөөд хүүхэдтэй анги дээрээ идэж уух зүйлс өгч явуулахыг хориглож байна. Харин амны хаалт ариутгагч бодисоор сайтар хангах шаардлагатай бөгөөд бохир болон цэвэр амны хаалтыг ялгаж ийх ууц цэргийг бэлдэж өгөх нь чухал байгаа талаар боловсролын салбарынхан онцолж байна. Ургацын штабын энэ удаагийн хуралдаанаар аймгийн хэмжээнд ургацын өнөөгийн байдлын талаар болон ургац хураалттай холбогдуулан бий болж байгаа ажиллах хүчний асуудлаар хэлэлцсэн юм а. Төв аймаг энэ онд буюу Атрын 4-р аяны гарааны жилд нийт 122 мянган га талбайд тариалалт хийж урьдчилсан байдлаар хагас сая тонн орчим ургац хураан авч Монголын ард түмний хэрэгцээнд нийлүүлэх боломжтой бөгөөд ургац хураалтын үед нийт 1340 орчим ажиллах хүчин дутагдж байна. Манай аймаг ерөнхийдөө ургацын штабыг 2 дахь удаага хуралдаж байна. За энэ хуралдаанаар бол бид ерөнхий ургацынхаа байдлыг, төлөв байдлыг бол ярилцсан. Нэгдүгээрт хоёрт бол тулгамдж байгаа асуудлын талаар ярилцлаа. За энэ жил манай аймаг нэг 122 мянган талбай тариалт хийсэн.
За ургацын урьдчилсан балансаараа бол нэг 350 мянган тонн ургац зурааж авахаар бол гарсан байгаа. За энэ жилийн үед бол онцлог төмсний тариалт бол нэмэгдсэн байгаа манайх. Төмс нэг 155 мянган тонн ургац бол хурааж авахаар дүн баланс гарсан байгаа. Үүнтэй уялдаад ажиллах хүч бол манайд нэлээд дутагдaltaй тоо баримт судалгаанууд гарсан байгаа. За энэ жил цэрэг татлага бага хэмжээгээр явагдсантай холбоотой бол цэрэгийг бол нэлээд ажиллах хүчээр төлхөө авдаг байсан бол цэрэг байхгүйтэй холбоотой нэлээд ажиллах хүч дутагдж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа учраас тариаланч ногоочдын нөр их хөдөлмөр зүтгэл шингэсэн ургацыг хаягдалгүй хураан авахд зориулж арвин ургац ажлын байр аяныг санаачлан энэ хүрээнд тариалан бүхий сумдад аймгийн чөлөөт бүхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар ажиллах хүчний туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн бол аймгийн цан болон дугуйн тамирчид жаргалан суманд ажиллаж байгаа юм а. За Матуу аймгийн хэмжээнд намрын ургац сургаалтын тусламжтай асуудал дээр арвин ургац ажлын байр гэсэн аян зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэр аяныг манай чөлөөт бүхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин хүүхдүүд залуус дэмжиж тэр урайлгыг дэмжин оролцож байна. Бид нар Матуу аймгийн чөлөөт бүхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид сумын 4-р сургуульд 25 хүүхдийн хичээлдэг. Тэр хүүхдүүдэд аваад Түмэн аймгийн жаргалт сумд бас очиж ургац сураалтын хүнсний ногооны ургац сураалтын туслахаар шийдээд бас аж ахуйн нэгжтэйгээ холбогдоод гэрээ байгаад байж байна. Та бас уриалга авчих буюу яг одоо өсвөрийн шигшээ багийнхан маань өсвөрийн хүүхдүүд маань одоо энэ уриалгыг хэмжиж боллоо шүү дээ. Тэгэхээр бас дараагийн ажлын хүчин нэгдэх гэж байгаа багуудаа хамт олноо тавьсан уриалга. За энэ ургац сураалтын ажилд маш олон хүн хүчний одоо шаардлага байд юм байна. Одоогийн байдлаар 15 мянган орчим хүн ажиллахаас манай Түмэн аймгийн хэмжээнд 1300 орчим хүний ажлын байр дутаад байгаа юм байна. Бид нар одоо энэ дутагдж байгаа ажлын байрыг нөхөхийн тулд эрүүл аюулгүй хүнсээр улс орноо хангахын тулд хүчрхэгдсэн одоо хоббийн харуулъя гэж шийдээд байж байна. Одоо бусад төрлийн багууд болон өөр ажиллах хүчний боломжтой нийт одоо арт иргэдийн ургац сураалтынхаа ажилд идэвхтэй оролцож одоо ургацаа 100% хурааж авахын тулд чармаас бүдрийг нэлтээгдэцгээе гэж уриалж байна таах. Ургац сураалтын ажилд 27 сум аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн албан хаагчдыг нэгдсэн байдлаар хамруулахаар зохион байгуулалтыг хийж байна. Ургац сураалтын ажилд оролцсон хүмүүсийн байр хоолыг цаанаас нь шийдвэрлэх бөгөөд ургац сураалтад оролцсноор хувийн хэрэгцээний хүнсний ногоогоо бэлтгэхээс гадна цалинтай гэдгийг онцолж байна. Төв аймгийн 100 мод хотноо олон улсын хэмжээний мастер орогдлын нэрэмжит дугуйн сургалтын орчин үеийн танхим нээлттэй хэлээ. Төв аймагт дугуйн спортыг хөгжүүлэх зорилготойгоор түүний аргээр үр хүүхдийн санаачлагаар уг танхимыг байгуулсан бөгөөд дугуйн спортод өөрийн сэтгэл зүрхээ зориулан аймаг орон нутгийнхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргаж байсан алдрыг хойч үеийнхэнд сурталчлан таниулахад ихээхэн үүрэгтэй гэдгийг онцолж байлаа. Манай Монголын дугуй холбооны одоо үеийн дугуйчдын одоо хамгийн том төлөөлөл бол энэ Төв аймгийн дугуйчд болж исэн. За тэгээд өнөөдөр манай одоо Ахмад дугуйчин орогдол олон улсын хэмжээний мастер орогдол авсан маань 1980 оны Москвад оролцож исэн мөн одоо олон жил жишээ багт
хүчин зүтгэжсэн ийм одоо Монголын дугуйн хөгжлийн спортод одоо асар их хувь нэмэр оруулсан ийм үнэлтэй. Тэгээд одоо 2014 онд бас орогд лагсны нэрмжид одоо улсын аврах шавах тэмцээн болж исэн. Тэгээ өнөөдөр одоо энэ Төв аймгийн өсвөрийн шгшээгийн дэргэд одоо ийм сургалтын танхим бий болж байгаа нь одоо ялангуяа энэ өнөөдөр дугуй хөгжиж байгаа хүүхэд залуучууд олноор гарч байгаа ийм үед бол одоо маш давуу талтай болж байна. Яг гэвэл өнөөдөр дугуй одоо олимпийн 4 төрөлтэй болсон байгаа. Засмал замын дугуй, уулын дугуй, трек буюу ханан тойргийн дугуй, тэгээд BMX-ийн дугуй гэх. Тэгээд одоо ийм учраас одоо хүүхэд залуучууд маш их дугуйд орж ирж байгаа. Тэгэхээр хүүхэд залуучуудыг анханаас нь зөв одоо сургаж, зөв дугуй эзэмшүүлэх, зөв техник эзэмшүүлэхэд энэ бол маш чухал үр дүнтэй одоо ийм ажил болж байна. Танхим нийслэлээр танхимд орж ирэх. За энэ танхимд орж ирснээр энэ спорт хүмүүс амжилт гаргаад яаж төв дэлхийн алдартай бүхэн болдог түүхийг хэлдгээрт уншиж өөрөө мэдэх нь. Тэгснээр хүүхдүүд тамирчин болох мөрөөдөл илүү танхимтай байснаар илүү нэг тийм болохоор энэ танхим байгаа болохоор одоо нэг түүнгийн хүүхдийн 10% нь спортоор хичээлсэн бол хэрвээ ингээд төрөлдсөн янз бүрийн спортын танхимтай бол манай түүнгийн 100 модын хүүхдүүдийн маань 80-90% хамрах боломжтой, илүү сонирхолтой болох гэсэн. Чөлөө цагаа илүү спортлог дэрүүл тийм болмол гэсэн. Энэ тэр нь бол танхимын давуу тал. Монголын шгшээ бод хамрагдан тэгээд тэр дэлхийн тэмцээн болон 80 оны олимпиад багийн ахлагчаар орж ирсэн. Тэгээд бид нэр тэр түүхүүдийн танхимдаа болсон гэж зурагчилсан байдлаар түүхчилж оруулсан. Тэгэхээр энэ бүгдийг бас Төв аймгийн хооч үеийн залуус хүүхдүүд маань уншаад би бас ийм өндөр тамирчин болж болно гэсэн сэтгэл төрүүлэх бас юм давуу талтай. Ингээд өнөөдөр ингээд улсад байхгүй ийм сургалтын шин танхим нээж байгаад маш баяртай байна. Энэ танхимыг одоо анх манай хүүхдүүдийн санаачилтыг аймгийн спорт хороо дэмжиж ингээ хамтраад сургалтын ийм гоё танхим нээж байгаад энэ спорт хорооны удирдлагууд болон хамт олонд маш их баярлснаа илэрхийлье. Уг танхимд олон улсын хэмжээний мастер орогдлын амжилт гаргаж байсан түүхэн цаг үеийн гэрэл зургууд болон бичлэгүүд түүний хэрэглэж байсан дугуй, авч байсан шагналуудыг байрлуулсан нь олонний анхаарлыг ихээхэн татаж байв. Төв аймагт өсвөрийн 100 гаруй тамирчид дугуйн спортоор хичээлдэг. Тэднийг дугуйн спортын шилдэг тамирчин болгоход Төв аймгийн биеийн тамир спортын газартай бүх талаар хамтран ажиллахаа орогдол агсны гэр бүл үр хүүхдүүд онцолж байсан юм а. Ажилтай, орлоготой эрхэн, ая духтай, чанартай амьдралтай өрх гэр, өсөлттэй, өгөөчтэй, эдийн засагтай аймаг болох хөгжлийн зорилтоо хамтдаа хэрэгжүүлье. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.